одоо бид нар бүтэн өдөр болгон яг эзний үг, эзэн өнөөдөр биднэрт өгөгдсөн үг бол гэж уншдаг тийм ээ. Тэр үг бол зүгээр хүний энэ үгийг тайлбарлаж байгаа хэсгээс илүү их чухал гэж 100-ны туршид маш олон итгэгчид итгэж Библи уншлахын хэсгийг үндэтгэл мөргөлдөө оруулдаг байсан. Яг гэвэл Бурхны цэвэр үг, яг Бурхан өөрөө үгийг хэлж байгаа. Эсвэл тэр үгийг хэн нэгэн хүн тайлбарлаж байгаа хоёрын хооронд чанарын бол ялгаа байгаа. Нэг нь бол илүү хичээл хэмжээтэй, нөгөөх нь илүү Бурханаас шууд үгийг сонсож байгаа юм юу. Тийм учраас бид нар бүгдээрээ Бурхны үгийг тунхлахыг бүгдээрээ босож зогсоод сонсдог, анхаарлаа сарниулахгүй тулд тийм ээ. Яг иймэрхүү одоо чухал одоо ёс гэх юм уу, заншил, тийм сүм чуулганы дунд олон жил ингэж үргэлжилсэний дараа хэсэг хүмүүс утга учирыг мартаж эхэлдэг. Одоо жишээл манай цуглаан яг энэ мөргөлийн дистраллаар яваад одоо хэдэн жил болж байна. 2016 оноос хойш гэж боддоо. Олон жил болчихлоо тийм ээ. 6 жил. Одоо ингээд сүлдээ эхлээд амар шимтэд сонсдог байсан Библи эзний үг сүлдээ зүгээр ингээд за энэ хэсэг ингээд баахан зогшно гэж бодоод ингээд зогсож байгаа хүн бас байх шиг байна. Тэ? Гэтэл яг үндсэн гол зорилго бол бидний Бурхны өмнө бүгдээр хурж ирээд эзний үгийг тунхаглаж байгаа үгийг эзний өөрийнх нь яг амнаас гарч байгаа үг гэж бид бодож сонсдог. За энэ асуудал бол зөвхөн биднэрт тохиолдож ирсэн асуудал биш. Тухайн үеийн бас Есүсийн үед амьдарч ирсэн фарисей, хуулийн багш нарын одоо үед болж исэн тэр нь бүр аимшигтай хэмжээнд болсон байсныг Есүс илрүүлэн тэднийг одоо зэмлсэн талаар хэсгийг өнөөдөр бид нар Марк номоос харах юм. Марк номын 7 дугаар бүлгийн 1-ээс эхлээд бүгдээр уншина. Тэгээд 7 дугаар бүлгийн энэ хэсгийн талаас илүү хэсгийг бид нар өнөөдөр уншина. 7 дугаар бүлгийнхаа 1-ээс 23 дугаар ишлэлийг хамтдаа уншаад за тэгээд эндээсээ бүгдээр хамтдаа бас эзэн өнөөдөр биднэрт юу хэлэх гэж байна. Тэрийг бүгдээр хамтдаа сонсцгоё. Иерусалимаас ирсэн фарисеучуд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав. Есүсийн шав нарын зарим нь бохир угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ. Учир нь фарисеучуд болон бүх юдэчүүд анхмуудын ёс заншлыг сахиж гараа сайтар угаагаагүй бол юм иддэггүй байжээ. Тэд гудамж зээлээс ирээд өөрсдийгөө угаагаагүй аваас юм иддэггүй байв. Аяг, ваар, зис сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ. Фарисеучуд болон хуулийн багш нар яагаад таны шав нар ахмадын ёс заншлаар явуулгүй харин бохир гартай чигээрээ талх идэн вэ гэж түүнээс асуухад Есүс тэдэнд хоёр нүрт та нарын тухай Исая зөв иш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. Энэ ард түмэн намайг уруулаар ал хүндэлдэг. Гэвч зүрх нь надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж харин надад дэмий мөрөгдөг. Та нар Бурхны тушаалуудыг орхигдуулан хүний ёс заншилд баригддаг гэв. Тэр мөн тэдэнд та нар ёс заншлаа сахихын тулд Бурхны тушаалыг орхигдуулахдаа гарамгаа юм. Эцэг ихээ хүндэл, эцэг ихээ хараагч нь өөхөх ёстой гэж Мөсө айлцсан шүү дээ. Харин гэж хэлсэн. Есүс ард толгойг орхиж айл орохгүй шав нар энэ сургаал зүйлсийн тухай асуусан. Тэр тэдэнд та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох аль зүйл хүнийг бузуулж чадахгүй та нар ойлгохгүй байна гэж юу? Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй харин гидсэнд ороод чамаараа гадагш айлна гэв. Бүх хоол хүс цэвэр гэдгийг Есүс ингэж хэлжээ. Тэрээр хүнээс гарах зүйлс л хүнийг бузуулдаг. Учир нь дотроос хүмүүсийн зүрхнээс муу мухай бодол, садгалал, тулгай, аллах
тухайр, шунхайр, балмаг байдал мөн залмиг, чангуу байдал, батаархал, бүтэрлэг, бардамнал, мунхаглал гардаг. Энэ бүх муу мухай зүйлс нь дотроос гарч үнийг бузгалдаг гэж айлглаа. Амен. Тэгж хоёр янзын зүйл ярьж байгаа энэ яг бидний саяхан уншсан хэсэгт нэгдүгээр яс заншлын асуудал. Яс заншлыг Бурхны үгээс дээгүүр явж байгаа асуудал ярьж байна. Нөгөө нэг асуудал нь болохоор хүний дотор авах, гадар авах асуудлын талаар юу авах гэж. Тэгэхээр хоёр янзын асуудал. Тэгээ яг Есүс хамгийн сүүлд нөгөө тайлбарж хэлсэн байна. Хүний дотроос гарч байгаа зүйл хүн рүү орж байгаа зүйлсээс илүү аюултай. Нурагчтай, аимшигтай зүйл байна. Тийм учраас дотгошоо биш, харин гадагшаа биш, харин дотгошоо орох зүйлээр анхаарах хэрэгтэй гэдэг дээр Есүс энэ хэлж байгаа. За тухайн үеийн фарисеучуд энэ Иерусалимаас ирсэн яг Иерусалимаас ирсэн фарисеучуд гэж нэлээд хол тийм одоо энэ Есүсийн яг одоо Галил дээдлийн хэсэг тийм Галил дэх хэсгийн үйлчлэл ер нь дуусч байгаа юм гээд. Одоо бүр Иерусалим хаа байсан тэр холоос нэлээд олон фарисеучуд болон нэлээд одоо хуулийн багш нар үжигсэн. Хуулийн багшны талаар би танаас басна гэж. Манай эртний яг 3-4-5 зууны үед Эзрагийн үед гэсэн үг. Эзрагийн үед анх одоо гүүш буюу одоо хуулийн багш гэж одоо ингэ хэлэгдээд байгаа гэдэг нь зөвхөн одоогоор бол одоо канонддаг хүмүүс байсан. Библийг хуучин гэрэг хуулдаг дараараа маш зөв хуулдаг, маш нарийн хуулдаг, нэг ч үсэг автдаг. Өөрөөр тэднэрт өөрөө бичих зүйлийг хуулах дүрэн байсан. Одоо ингэж бичих юм бол яг эндээсээ дахиад тоолох юм бол хэддэг үсгэн тийм үсэг байх хэрэгтэй. Айгүй нарийн тийм одоо нэг багшаас нөгөө багш юм гэж тань нөгөө шавьтай сургадаг юм үеийн копич байсан. Канонч гэсэн манайхаа тийм ээ. Тэгж явсараа яг Эзрагийн үед Эзра дээр үргэлж Эзра бас тэгж одоо библийг копиддаг, тоороо копиддаг хүн байж байгаа. Тэр багш хүн бос. Өөрийнхөө хуулсан тэр Бурхны үгийг бусдад зааж хэлсэн. Тэр цагаас эхлээд Библийг хуулан бичиж өгүүлдэг тэдгээр хүмүүс маань явсаргаас үүдээ хуулийн мундаг шинжээчд, хуулийн одоо мэрэгчлэтнүүд болж хуулсан. Тэгээд яг Есүсийн одоо энэ хэлээр тэр үед Израильчүүдийн дунд, Юдэчүүдийн дунд хуулийн багш буюу тэр одоо Библийг хуулдаг хүмүүс ерөнхийдөө яг фарисеучудтай адилхан нэлээд мундаг хуулийг одоо мэддэг чадвартай, чадварлаг багш нар гэсэн юм ойлголт. Иймэрхүү одоо мэрэгжил болон өрцөн байсан. Уг нь тийм байх. За тэдгээр хүмүүс бол хуулийг зөвхөн хүмүүст одоо хүмүүст тунгаглаад зогсоохгүй харин ч өөрсдөө нэмэлт хуулийг бий болгосон юм хүмүүс байсан. За энэ хуулиудын талаар өнөөдөр ингэж ярьж байна. Хэрвээ бид нар санаж байгаа Марк номын ихэнх хэсэгдэр нэгэн шаббат өдөр буюу саббат амралтын өдөр нэгэн одоо хүнийг эдгэх болсон. Яг тэр үед Израиль одоо фарисеучуудын тэр нэг хуулийн ямар инээдтэй олон янзын хууль байсан талаар бид дурдчихсан санаж байна тийм ээ. Жишээлбэл саббат өдөр тийм ээ одоо 999 одоо километр хүрэх газар тийм ээ метр явахаас цааш явах юм ажил хийсэн тооцоолно тийм ээ. Хэрвээ инх юм бол ажил хийсэн, тэгэх юм бол ажил хийсэн, баруун талтай байсан юм зүүн талтай барьчих юм бол тэр нь ажил хийсэн болно. Эсвэл юу гэдэг тийм ээ шалаа аваачих юм бол тийм ээ шалан дээр ус цацагдаад магадгүй тэнцээс ямар нэгэн зэрлэг ургамал урагчих юм бол тариад ирсэн болчихно, ажил хийсэн болчихно. Тийм учраас саббат өдрөд юу ч хийж болохгүй, амралт өдөр юу ч хийж болохгүй гэсэн. Олон янзын инээдтэй одоо тийм хуулиуд байсан. Тэгээд тэд нар тэгтээ тэр хуулиудыг өөрсдөө дагдаг байсан нь хуулийг хадгаламаатай үгүй. Яг тэр хуулийг өөрсдөө унших, хуулийн цоорхоо гэж өнөөдөр манай ярьдаг тийм үү? Хуулийн цоорхоогоор ажилладаг хүмүүс байсан. Жишээлбэл тэд нар тодорхой хэмжээний газар саббат өдөр явж болохгүй гэж мэдж байгаа. Гэхдээ маргааш нэлээд хол явах хэрэгтэй болчих юм бол өмнөх өдөр 999 м дээр буюу 2000 алхам дээр бууж очиад өөрийнхөө эд хөрөнгөний нэг юмыг чулуунаар бодмоочдаг. Тэрний дараа дахиж очиад дахиад тэгээд маргааш нь очиод би хүртэл явсан. Гэхдээ одоо миний эд хөрөнгө юм байна. Одоо тэгэхээр би яг эндээс эхлээд дахиад 2000 алхам явж гэх юм. Иймэрхүү байдлаар хуулийг
будлагаасаа одоо өөртөө зохиож бий болгож үндсэндээ ард түмний нуруунд маш их том ачаар өөрүүлж тэр өөртөө хуулийг яаж хэрэглэх юм зөвхөн өөртөө зориулсан өөрсдөө дээр төвлөрсөн ийм одоо зүйл болгож одоо хэрэгж ирсэн. Тэгж хэрэглэхдээ зөвхөн би хийж байгаа маа гэж хэлээгүй. Энэ бол Бурхны хууль гэж хэлсэн. Тэгж Бурхны хууль гэдэг энэ зүйлийг сүлдээ Ахмадын ёс зай шиг болгосон гэсэн. Бичээсээс дээгүүр. Тэм учраас фарисеучуудын одоо тэд Есүсээс асууж байгаа тэр үг Есүсийн их зэвүүг болж байгаа. Яагаад таны шавнар Ахмадын ёс заншлаар дараа угаахгүй байгаа гэж. Дараа угаах гэдэг энэ ёс заншлыг бид нар юу яаж бий болсон? Дараа угаах гэдэг ёс заншил зүгээр хэв арилгах гэхээс өөр. Тэр зүгээр ёс гэдэг юм. Дараасаа арилгах одоо угаалаа гэж гэхээр дараа хэрдээ байсан учраас та биш. Эсвэл угаалаа гэдэг дараа үнэхээр ямар нян бактери болчих юм биш. Зүгээр тийм ёслол үүддэг гэсэн. Тэр жиж өөргөө сэмэрхэн бузардаагүй Бурхны дагуу ариун хүн гэж одоо хэлдэг. Тийм учраас фарисеучуд энэ хийсэн 3 дугаар эшлэлээр фарисеучуд Ахмадынхаа ёс заншлаар дандаа дараа угаадаг байсан. Хоол унд идэхдээ дараа угаадаг байсан. Угаагаад хоолоо идэхгүй тийм ийм одоо мундаг байсан гэсэн. Зөвхөн хүн сонсоход нэр ямар мундаг юм бэ? Ямар ариун юм бэ? Ямар гоё юм бэ? Ямар ёс заншилтай юм бэ? Ямар мундаг юм бэ? Ямар зөв хийдэг юм бэ гэж нүүдэх хаа тийм ээ. Монголчууд заримдаа монголчуудын нөгөө хийж байгаа юм бол ёстой болсон байдаг шүү дээ. Ийм ёстой, тийм ёстой, ингэдэг ёстой, тэгэх ёстой. Айл болгон өөрийн гэсэн ёстой. Тэгээд нөгөө юм хоёр хүүхэд хурмаа ихэхээр чи ингэх ёстой, тэгэх ёстой, хүргэн тэгэн тийхгүй бол ингэн тэгэн тэгсээр байгаа нөгөөд хурмаа ихгүй яваа гэдэг. Яг тэр болгоныг биелүүлж чадахгүй байна. Яг тиймэрхүү ёс заншлыг Бурхны нэрийн өмнө фарисеучуд хуулийн багш нар Бурхны ард түмэн дээр тавьсан гэсэн. Тэгм учраас бид өөрсдийнхөө тэр ёс заншил гэдэг зүйлээ Бурхны үгээс дээгүүр тавиад сүлдээ ард түмнийхөө тэр үнэхээр Бурхны үг ч юм уу, үнэхээр ёс заншил ч юм уу, юу гэдгийг мэддэхээр байсан. Түрүүний миний хэлсэн та нар яагаад өнөөдөр Бурхны бидэнд өгсөн үг гэхэлэр ингээд босоо зогсох хэрэгтэй юм, суух хэрэгтэй юм, яах хэрэгтэй юм гэдэг. Утгачлаар алдаж эхэлж байгаа. Олон удаа алдагдаад байн хийгдэл ирэхлээр нөгөөх нь утгачлаар алдагдаад тэгээд тэр өөртөө учир нь алдагдсан учраас нэг сэргэлэн нөхөр нь тэр утгыг нь өөрөө барьж аваад янз бүрийн болгоод хүмүүсийн одоо айдсаар гэх юм уу хүмүүсийн одоо дуулууртай байдлаар дамжуулан өөртөө ашигтай ийм зүйлийг фарисеучуд хуулийн багш нар хүмүүсийн дээр тавьсан гэсэн. Тэгээд тэрийг ариун гэж тооцоолохыг хүсэж байна. Өөртөө тэрийг маш сайн асагдаг байсан. Өнөөдөр маш олон христэд их хүмүүс заримдаа та ингэж ярьж байгаа хүмүүс энэ дэлхийн хан гэж ярьдаг. Бид нар бол хайрладаг хэрэгтэй тийм үү? Бид нар бүгд адилхан дэлхийн хан. Зүгээр юу бид нар ялгаатай хэлж байгаа юм гэхлээр зүгээр нэг нь Христэд итгэсэн, нөгөөх нь Христэд итгэхгүй хүн. Хоёулаа яг адилхан гин хүмүүс тийм. Хоёулаа бүгд яг адилхан. Ялгуурлах гэдэг энэ одоо тийм ээ энэ ариун бус, энэ бузартаагүй гэсэн энэ одоо зүйл ямар зүйл хүмүүсээс гардаг? Шашны хүмүүсээс гардаг. Бид нар шашны хүмүүс үү? Нэг адрагтай асуулт юм тийм. Шашны юм уу, үгүй юм уу? Тийм. Мэдээж хэрэг нийгмийн шашин судалгаар бол Христэтгэл гэдэг бол Христийн шашин гэж нэрлэгдэж байгаа. Судлаа шүү дээ зөвхөн судлаа. Хүмүүсийн идэгдэггүй хүмүүсийн судлаа шүү дээ тийм ээ. Гэхдээ бид нар өөрсдөө бол энийг бусад ямар ч шашинтай зөвлөж өөрсдөө итгэл үнэмшлийг тэмцүүлж тавьдаггүй. Тийм шүү дээ тийм ээ. Бид нар бол зүгээр нэг шашны үйлдэл хийгээд сэтгэл хандаг хүмүүс биш. Бид нар цуглаандаа ирээд өргөлөө өргөчих юм бол ёо ингээд болоо явчлаа гэж боддог хүмүүс биш. Амьдрал янз бүрийн болонгууд нь бид нар ямар нэгэн өргөл ч юм уу юм байж аваад хаа нэгэн газар аваач өгчих юм бол сэтгэл амардаг хүмүүс биш. Бид нар ямар нэг юм болонгууд уулын өндө 15 болоход буцаад 3 болоход дээш дахиад 2 болоход ингээд яваад тэгээд сэтгэл амардаг хүмүүс биш.
Тийм ээ. Бид нар ямар нэг юм болохоор хайц хүчтэй давхын тулд нэг карманаас нэг бодаач юм ийш тийшээ цацаж мацаад ийш тийшээ ингэж байгаа сэтгэл хангадаг хүмүүс биш. Энэ үл шашин. А бид нар харилцаан дээр тулгуурлаж амьдарч байгаа хүмүүс. Ямар харилцаан дээр вэ? Бурхан болон Бурханы ард түмэн, Бурханы бүтээлтэй харилцаж байгаа харилцаан дээр тулгуурлаж амьдарч байгаа. Бурхантай харилцах бидний харилцаа бол түүний өгсөн үгтэй харилцах гэсэн. Түүний бидэнд өгсөн ариун сүнстэй хамт амьдрах гэсэн. Энийг бид харилцаа гэж хэлж байгаа. Тэрээс ч бид нар зүгээр хурж ирээд пүүжээс тэрэнд харагдчихвол тэгээд гоё итгэж болчихлоо биш. Энэ нь шичний юм. Тийм үстэй тийм ээ. Харин харилцаа гэж гэх юм бол бид нар Бурхантай хамт харилцаж яг хүнтэй харилцаж байгаа юм шиг. Бурхантай харилцсан энэ амьдралтай байвал бид нар одоо итгэж хүмүүс болж байгаа. Бас бусадтай бол Бурханы ард түмэнтэй харилцаж байгаа хүмүүс. Тэгэхээр гав ганцаар агууд суугаад бид нар Бурхантай ганцхан харилцаад өөрийгөө итгэж бид нар хэлдэггүй. А тэр нь шашин агууд суугаад Бурхантай харилцаж байгаа хүмүүс шашин. А бид нар бол Бурханы ард түмний дунд байж бие биенээ итгэж тийм өсгөж бие биенээ урамшуул бие биенээ хайрлаж гэдгээр Иесус Христийн шавь гэдгээр танигдана гэж. Тэгээ бас бид Бурханы бүтээлтэй харилцдаг хүмүүс. Бурханы бүтээл дотор мэдээж хэрэг хүмүүс орно, айхтан малат ус орно, ургамал орно, газар тариалан орно. Энийг бид Бурхан одоо Эхлэл номын хамгийн эхлэлдэр тийм ээ та нар энэ дэлхийг захир, үржүүл, ургуул гэсэн энэ одоо тушаалтай холбоотой байдаг. А бид нар зүгээр энэ дээр нэг юм ухаад тэмцээний юм аваачих юм бол гоё болчихно гэж боддог хүмүүс биш. Тэр үл шашин. Тийм биз дээ. Тэр үл шашин. Тэгээд хүмүүс надаас Христийн шашин хэдэн үнэтэй вэ гэж надаас амнаа дээр мэдчихсэн би шашин баталгаа явсан. Тэгсэн чинь тэгээд би энэ хариултаа юу гэж яг аль талаас хариулах вэ? Тэвчүүний зүгээс хариулах уу? А шашин судлаач хүмүүс зүгээс хариулах уу? Тэгээд гэдэг сонирхолтой. Тэгээд мэдээж хэрэг одоо нийгэм дээр янз бүрийн статистик мэдээлэл нэг төрлийн тухай байдаг бид нар Монголын христийн шашныхан гэж ярьдаг. Тэр нь католик, ортодокс болон евангелийн протестант улс төрийн төр чигээр ороод яригддаг. Бид нар гарч урсгалуудыг шин шашны хөдөлгөөн гэж хэлдэг. Шашин судлалын үгнээс. Шин шашны хөдөлгөөн гэж. Шашны шин хөдөлгөөн, шин шашны хөдөлгөөн бол хоёр янз байна. Шин шашин бол бүр цоо шин, шашны шин хөдөлгөөн бол гарч урсгал бидний харуулт. За энэ хуулийн багшийн фарисеучдын хувьд сүйдээ Бурханы үг буюу ахмадын тэр ялсан шашин бүр Бурханы үгээс тэр шалтгаалсан. Иесус энэчээс хоёр нүрт та нарын тухай Исая иш үзүүлэгч бөгөөд үзүүлсэн иш үзүүлсэн бөгөөд үнийг ингэж бичсэн гэж. Энэ ард түмэн намайг уруулаараа хөндлөдөг гэж. Уруулаараа гэдэг нь юу гэсэн үг? Зүгээр эзэн бол агуу би Иесус гэдэг жан би бол мондаг итгэж гэж ярьж байгаа гэж. Иесус бол агуу гэж уруулаараа. Харин зүрхэн хөндлөх ёстой. Харин бидний зүрхэн аав нь гэхээр Бурханаас хол. Тэгэхээр Христэд итгэгч хүн гэдэг үйлсэн үйлдэлэр гэдгээр харагдаж байгаа ч гэсэн бас яг доторх нь өөрчлөгдөхгүйгээр гадна талын нь өөрчлөгдөх нь бол Бурхан бол сонирн биш болчих. Малахи номон дээр яг энэ асуудлын талаар яг хуучин хамгийн сүүлийн хэсэгт яг энэ асуудлын талаар маш тодорхой Израилийн ард түмэнд хэлсэн. Сүүлдээ бүр та нарын өргөлчин бүрмээр бүр ямар ч хэрэггүй та нарын одоо дахил өөрөөр энэ бүх юм чинь над аймаг муухаас харагдаж байгаа гэж байна. Хуучин гэдэг. Ийм зүйлийг та надад өгөх ямар ч хэрэггүй баг. Угаасаа зүрх чинь надад хамт биш болж байна. Амьдрал чинь надад хамттай биш болж байна. Тэгээд зүрх нь алсхад хүний тушаалыг бид нэр сургаал мэдцээ. Хүний тушаал. Нэг өдөр би залууч үедээ пастортойгоо хэрүүл хийж илээ. Хэрүүлж явах гэдэг юм. Монголчуудын гудамж хэрүүл хийж байгаа хэрүүл хийхгүй шүү дээ. Аюу тийм
боловсон гэвэл. Тэгэхээр пастор маань нэг удаа цахилчуус шийдэх. Яасан гэж би нэг эзний зог барихтаа цагаан бэлгийг өмсгөө мартчих. Тэр үед чинь анхны одоо нангаар анхны үеийн одоо цуглаанд байсан хүмүүс нөгөө солонгос пастор их байсан. Солонгосууд аягүй одоо Монгол зүйлчсэн. Манай пастор солонгос хүн байсан. Тэгээд эзний зог барихыг одоо үйлчлэгтэй цагаан бэлгийг мартчихсан. Үйлчлсэн. Тэгээд тэр одоо пресбитериан гэдэг улсын эзний зоог бол их сүртэй болдог. Манай цуглаанд биш. Их сүртэй болдог. Одоо ингээд маш олон хүмүүс гарч зэрэг зогсоод тэгээд 2-3 ингээд тухайн үед манай цуглаан олон хүнтэй байсан л да 700 гаруй хүнтэй байсан. Ингээд хүмүүсийн ингээд аваад хүн эзний зоог нь үүшлээ. Эзний зоогийн юмнуудыг байгаад хүмүүсийн хөдөлгөөнийг авч хийж өгдөг. Иймэрхүү замаар аваачж өгдөг. Бид нар ирж авдаг шүү дээ. Эзний зоогийг харин зарим өөр цуглааны уламжлалаар бол аваачж өгдөг хүмүүсийг суулгах гэдэг. Тэгээ би тэгж үгжилж байсан хүмүүсийн нэг нь гэж байгаа цагаан бэлгийг мартсан. Сүүлдээ намайг гэхдээ энэ библиэр цагаан бэлэг хүмүүс гэж байсан юм уу байх юм байна гэдэг нэг тэгж нэг маргалжсэн. Ерөнхийдөө заримдаа чуулганы дотор ч гэсэн Христ итгэж хүмүүс бидний дотор ч гэсэн тийм ээ заримдаа одоо эзний үгийг амьдралдаа хэрэгжүүлэх гэдэг энэ асуудал заримдаа зүгээр л нэг юм шашны үйлдэлтэй их холбоотой байсан. Зүгээр л нэг хийгээд байгаа юм шиг. Нэг дуртай юм хийж нэг сэтгэл санаагаа амраах гэж байгаа юм шиг. Тэ. Нэг пастор дээр хүн нэг имэйл ханд бичсэн шүү дээ. Цуглаан дээр та чи хаашаа суулчваа. Таны чи харсангүй шүү дээ гэсэн чинь нөгөө имэйл гэж хэлсэн. Мөнгөтэй болохоор би ханданд очиж мөнгө болохоор цуглаан дээр. Хэрвээ цуглаан хийж байгаа эзнийг сонсож байгаа нүд явдал маань зүгээр л өөрийнхөө сэтгэлийг хамгаах зорилготой. Зүгээр би нэг зүгээр явж байгаа юм шиг байна гэж тийм сэтгэлээ тайвшруулах. Ямар нэгэн бузар юм надад ирэхгүй байх болов гэсэн ийм л айц хүнсийн улмаас одоо өөр дээр төвлөрсөн итгэлийн тухай ярих юм бол надад шашны тухай ярьдаг. Яг энэ чи Иесус тэр хүмүүст яг хэлж байна. Та нар хоёр нүртэй. Бурхны ард түмэн бол үндсэндээ уг нь Бурхантай алхах ёстой хүмүүс. Та нар тэр хүмүүсийг чиглүүл зааж ингэж алхаарай гэж хэлж байгаа ёстой хүмүүс. Харин та нар тэр хүмүүс Бурхны биш хүний сургаалыг өөрийнхөө сургаалыг Бурхны юм шиг таниулж ёс заншил бий болгосон байна. Өнөөдөр бид нар заримдаа эсийн бүлэгт ингээ эсийн бүлгээ хийгээрэй гэх тийм ээ. Заримдаа манай эсийн бүлгийнхэн ирэхгүй байгаа хүмүүс муу итгэж байгаа заримдаа бодож байна. Тэгвэл бид нар заримдаа сүлдээ өөрийнхөө өөр төр төвлөрсөн харилцааны тухай ярьж эхэлж байгаа. Хон дээр төвлөрсөн биш. Мэдээж бидний эсийн бүлэг хийх хамтдаа Библийг судлах гэдэг бол бидний одоо итгэлийн амьдралын одоо Бурхан биднэрт өгсөн тэр гоё харилцаануудын чухал хэсгүүдийн нэг нь. Бурхантай харилцах харилцааны дараагийн харилцаа бол Бурханы ард түмэнтэй харилцах харилцаа. Энэ одоо харилцаачуд хуулийн багш нар бол яг тэр харилцаагаа бол хийж чадахгүй байна. За тэгээд Есүс тэднэрт ингээд ийм одоо та яаж хуулийг одоо тийм ээ хуулийн цаахаг ашиглаж байгаа гэж тийм. Ёс заншлаа танаас сахихын тулд Бурханы тушаалыг олдуулахдаа хамгаалаа. Тэд нар яг эцэг их хүндэл гэж хэлсэн энэ одоо үгийг та нар биелүүлэх гэж байгаа хүнийг биелүүлэх. Тэр үеийн өнөөдөр ч гэсэн адилхан манай соёлч гэсэн хэлж эцэг их хүндлэл гэж юм шүү гээ. Зүгээр очоод ингээд мөргөд хэлэхгүй. Бид нар өндөр настай эцэг ихээ асар хамгаалах гэдэг. Энэ үеийн хүмүүс ч гэсэн эцэг ихээ хүндлэх гэдэг ойлголт нь өөрөө өндөр настай эцэг ихээ асарч хамгаалах тухай ийм ойлголт хамт явжсэн. Жохон байхад ээж аав хүчтэй залуухан байхдаа хүүхдүүд асар хамгаалдаг. Хөгшин болсныхан дараа хүүхд нь эцэг ихээ хамгаалсан. Энэ харилцааг Бурхан бүтээж өгсөн. Энэ одоо бүтээж өгсөн харилцаагаа зөв байлгахын тулд Бурхан өөрийнхөө 10 тушаал дотор эцэг ихээ хүндэл зогсож байгаа байж магадгүй.
яг юу хэлэгдэж байна, юу уншигдэж байна гэдгийг сонсоосоо. За тэг өдөр эзний өмнөрөд залбирцгаая. Магдалины баг. Халелуя. Есүс их эзэм танд баярлалаа.